Сайн байцгаана үзэгчтэй. Манай энэ удаагийн дугаараар болор тал стэнд шүдний эмнэлгийн нүүр амны их хэмж эрх жаргалын ганц мөрөмцөн хөрөлцөн ирсэн байна. Санаа цоноо ганц мөр гэдэг нүүр амны их хэмж мэргэжилтэй болор тал стэнд шүдний эмнэлэг ажилладаг. Яг Арангаан бол унгуу биш. Арангаан аймагт бас ирээд ажиллаж амьдарч байна. Яагаад Арангаан аймгийг сонгож ирэх вэ? Арангайд огт ирж үзэж байгаагүй. 7 сараас эхлээд Арангайд ирнэ гэсэн. Хотыг бодвол тоо стресс байхгүй тийм. Одоо чинь тэгэл хайда хот болохоор бараг стресс гэдэг одоо чинь замын төвжиглээс болоод тийм. Мэдээ үзэх гээл. Арангаас саран дээр гарсан анхны аймаг болно. Танд хэрэгтэй мэдээлэл бид хүргэх болно. Надад асуултаа харин та хэлнэ үү? Нүүр амны их хэмж гэхэлэр Нүүр амны их хэмж гэхээр тус тусдаа гажиг засал тийм. Одоо 5 жилээр сурч төгсчихөнгүүтээ нүүр амны их хэмж гэсэн мэдлэг болж байгаа байхгүй. Тэгээд цаашаа дахиж үйлчлүүд сураад гажиг засал, савг засал, мис засал, эмчилгээ хүүхэд гэх нарийнсан. Одоо болохоор 5 жил сураад төгсөнгүүтээ нүүр амны их хэмж гэдэг эмчилгээ талбай. Лүхтэй аймагт та ирээд 5 сар болж байна. Бүжил, за үйлчлэг 5 талнаас юм байна. Хүчил бол юм жоохон муутай. Хөгжил гэдгийг яг та юугаар залуу хүмүүсийн хувьд одоо бид нэр зөвхөн ажил гэрэх биш те. Ер нь бол чөлөөт цагаа өнгөрөх тиймэрхүү газар маш бага санагдсан. Ажлаа тарлаа те. Ажлаа тарлаа гээд ажил гэсэн л юм маршруттай одоо шүү дээ те. Ер нь авдаглал одоо гэдэг залуу хүмүүс нэг хамт олоороо гараад сууя гэж бодож тийм үү. Нэгдүгээр тийм бол айгүй хов. Тэгээд одоо бид нар чинь орой 6 цагаас тарлаа гэхэд орой 7 молоо нэг газар орлоо гэх. Их газрууд нь 9 цаг гэж барах чинь хоол яг тийм. Тэгэхээр чинь одоо хөгжлөл одоо тийм баг гэсэн үг шүү дээ. Энэ айгүй тийм энгийн жишээ шүү дээ. Яг таны хэлдэг бол энэ манай Арангаад бол эцэг ус гэдэг юм бүх газрууд амждаг. Залуу хүмүүс ирэхэд ирээд ажиллахад ямар байвал илүү тань зүгээр юм болов гэсэн бодол төрж байна одоо. Ингээд 5 сар амьдэрсэн ба шүү дээ. Түрээсийн байр олдохгүй юм жоо. Өндөрлөлтээс. Түрээсийн байр олдохгүй. Би чинь тэгээд одоо анх ирэнгүүтээ оюутны байранд байж ажиллаа. Тэгжээж байр болоод оюутны байранд байхаар ч инвестишн тавиулах гэж инвестишн тавьж болохгүй юм. Тэгэл тиймэрхүү асуудлууд төр бол их л байдаг юм байлаа. Байр орон сууцны хувьд хүмүүс ч байна. Тэгээд болор тал стэнд ер нь шүдний эмнэлгийн онцлог юм бол Арангаад. Арангаа аймагт одоо онцлог юм бол давуу тал нь гэсэн үг тийм. Давуу тал нь юм бол одоо манай аймаг бол бүх өдөр 7 хоногийн бүх өдөр ажилладаг. 2 ээлжээр ажиллана. Энд ажилчид нь 2 ээлжээр. Тэгээд өглөө 9-өөс оройн 9 цаг яваа. Ихэнх эмнэлгүүд өглөө 9-өөс орой 6-гийн хооронд ажиллаж шүү дээ. Тэгэхээр магадгүй одоо хүн бүхэн ажил төрөлтэй байж байгаа тэгээд ч бас өглөө 9-өөс очоод орой 6 цагт тарчдаг тийм. Тэнгүүд яг эмнэлгийн шалгаагүй тэгээ хаачдаг. Тэгэхээр тэгээ зөвхөн одоо ажил хийж байгаа хүмүүсийн хувьд үзүүлэх цаг нь ер нь бол нэг өстөд хагас сайн дуртай болчиход шүү дээ тийм. Тэгэхээр ер нь бол давуу тал тэр юм болов гэж. Иргэдийн маань амны үндийн эрүүл мэндэд танихаар ямар санагдаж байна? Амны үндийн эрүүл мэнд ер нь бол цэцэрлэг сургуулиар сайн нэг хэсэг явж үзлэг зөвлөгөө хөндөлбөргүй байсан байхгүй гадны байгууллагуудаас авсан. Гэтэл тийгчүүдийн хайхамж үзүүлэх юм уу? Эхлээд бид нэг цэцэрлэгээр явдаг гэсэн. Бүгд ингээд ийм байна гэсэн тэмдэглэгээ гаргаад өгнө. Тэлээ тайлбарлаа өнгөт тэр хүмүүс ч өөрсдөө ойлгоод өгдөг үзүүлээд байдаг байхгүй. Тэрнээс бид нэр зүгээр зөвхөн очоод цэцэрлэг дээр очиж үзлэг хийчихэнгүүтээ одоо гээж одоо авч өөрөө гэдэг юм бол тийм тоох. Арангаа аймагч хэлбэр одоо ер нь бол шүдний цорл маш их болж байна. Японд бол юу яадаг гэж байгаа хүмүүс болор тутамдаа эмнэлгээр очдог шалтгаан юм бол зөвхөн амны өндөгөө хянуулах гэж очдог. Тэгэхээр Монголчин болохоор одоо хүмүүс бүр тартагтан тулгаж ажил ирээд байна. Маш хариуцлагагүй. Тэгээ зөвхөн эцэгчүүд болохоор хүүхдтэй одоо энэ шүдний унах шүд гэж тоодгүй. Гэтэл тэр чинь болохоор 12 13 настай болж унах шүднүүд байдаг шүү дээ. Тэгээд цэцэрлэгийн насны тэр хүүхдүүд одоо унах гэж баг 7-8 жилийн зайд байхад унах гэсэн бодолтой яваад. За та унлаа гэж бодсон ч гэсэн тэр чинь тэр урах ёстой шүдний 12 13 настай ургана гэсэн үг тийм. Тэгээд нүүрний гажиг мажиг чи эндээс л нүүрний гажигаас гадна одоо жишээ нь сүүн шүд чи өөрөө байнгын шүдний ургаж ажиг зайг нь хадгалаа гэж байна. Тэгэнгүүт яг ч ахгуулчингууд одоо нөөсүн шүд чи одоо жишээ нь иймэрхүү зай гарах юу шүд байж шүү дээ тийм. Их давхуулчаар ингээд зай бах болчдөг. Ургаж гарч ирэх шүд маань багтаж гарч ичдэг болохоор хажуунаас нь ургаж гарч ирээд тэгээд нэг ажигдсан. Уул нь манай хөлтөөнийхэн чинь цагаан дээр ирэлээд уул нь шүдсэтэй байдаг гэсэн бас үгүй юм байна тийм ээ. Цагаан дээр сайн гэх нэг хүмүүстэй ааруулад гэдэг одоо өөрсдөө ч гэсэн томцуулж ааруулад тэгэл тас атуу ааруулад гэдэл шүдээ болж ирэл. Олнуудаа унгаж ирэл. Ааруул идүү сайн гэх гэж бодод. Сувгийн имчилгээ хийх гэсэн чинь ямар ч амгүй шиг болж байна.
нөө мэдрэлийн авсан. Тэр одоо нөө тийж тэгж байгаа байхгүй байгаа шүү дээ. Тэр амгүй шүд болчихсон хатуу юм гэдэг бол шүд уурч. Тэр нөө хүмүүс чинь ааруу сайд гэх бас тэгээд талбай. Байн хамаа зайлаа ододог. А тэр чинь болохоор яг заавч эмчдэр очиж эмч зөвлөсөн тохиолдолд хам залгаж байгаа. А байн хамаа зайлж авсаар хүний үндэд тэр байдаг тэр нөө бактери болчихдог гэсэн. Ер нь бол хүний биед чинь ашигтай бактери нэг юм байна шүү дээ. Тийм зүйл нь огт байхгүй болчихдог. Тэгэхээр дахиад нөө шүдний цоор явуулдаг. Ам зайлагчийг хэрэглэх гэж байгаа тохиолдолд ер нь бол заавчгүй шүдний эмчээс асууж яж хэрэглэх хэрэгтэй. Цэцэрлэр явж хаад нэг зүйлийг ажигласан байна. Одоо жишээ нь шүдийг зөвхөн чихэр цолоод байдаг юм биш үү? Ер нь бол гурилан бүтээгдэхүүн бас аягүй болдог. Орлогосдог. Цэцэрлэг дээр одоо дандаа юу болж гурилан бүтээгдэхүүн өгдөг. Тийм. Өчтөр чи хүүхдийг угааж яана уу шүдээ угааж яана уу нэг бүчлэн шалгаж явахгүй нь ойлгомжтой. Тэгээд тэр чинь өдөр цаан даваач утаал тэр хүүхдүүд чинь унтчихж जैन тий. Тэгэл хоолн дээр бол заавалч өглөө очингот заавалч нэг юу гэдэг нэг гурилан борц өгөө тэнгүүтээ нэг өчний шүүрч гэдэг нэрч гэдэг майнс гэдэг тийм үг. Тэгээд орой тарахаас өмнө бас тийм хүн. Тэгээд тэр чинь бас тэгэл шүдийг цоорл үүсгээд яваад байгаа гэсэн. Хүүхэд очих хэрэггүй юм байхгүй шүү дээ. Чихрийг бол дүүлж байна гэж хэлдэг. Бидний оюутан байхад ч манай багш нар дээр бол ер нь хэлдэг байсан. Гэхдээ чихрийг идүүлэхэд одоо нэг өвөө нар гэдэг нуугаал нэг ганц хоёр оркал уун цав өгөөл шүү дээ. Тэр уун цав өгөх чинь хамгийн буруу зүйл байхгүй. Харин тэр торн бүгдийн мэдээд дараа сахан хамаа угааж. Таны мөрөдөл юм лээ. Мөрөөдөл үү? Эрүүл саруулах юм. Төсөөллийн асуулт шүү. Гэт нөө тань төрүүлээд хэлэхгүй бол бас хариулахгүй хичээлээ гэдэг. Харангаа аймгийн засаг дарга байсан. Төсөөлөх танд яасан хэцүү асуулт вэ? Эсвэл мэдгүй байна. Монгол улсын ерөнхий сайд байсан бол намын талаарх тийм хүн өөрөө нэг сонирхолтой болохоор наа чи бас л төсөөлөгдөх. Би бол энэ дээр тайлбар хэлнэ. Тодорхой хэмжээний залуус бид бас нийгэмд оролцоол явж байгаа. Нэг хэсэг бол явж байгаа. Тэр энэ бол ямар нэг намын асуулт бол огт биш. Ерөнхий сайд байсан ч тийм. Жигийн ерөнхий сайд нь юу хийж байгааг нь мэддэггүй болохоор би бас юу хийв. Йоо. Хүмүүсийн түгээмэл ойлголт байдаг. Улсын эмнэлгийн эмч нар муу гэсэн. Тэгээд тэнгууд энэ яг улсын эмнэлгийн эмч нартай биш. Ер нь бол манай улсад л байдаг байхгүй. Улсын эмнэлэг одоо гэдэг ном за тэдэнд өргөнд багтаагаад бараа материалаа зах. Тэнгууд бид нэг ингэж бичээд өгнө шүү дээ. Тэгэхээр хугацаанд дуусж байгаа материалуудыг айгүй хямдхан материалуудыг авцаа өгчдөг. Тэгээд тэр чинь нэг хугацаанд дуусах төгсөн зарим нь бүр дууссан тийм юмуд өгдөг байхгүй. Үйлчлүүлэгчид одоо нэг цаана улсаасаа төсүүлж өгч байгаа мөнгөний нөгөөд хахад дээцүүлэн танд ийцээрээ байгаад нөгөө эдэмчнэр дээр хугацаанд дууссан муу юмудаа явуулаад эмчнэрийнхаа нэр мөрийг бараад байдаг. Тийм байдаг учраас хүмүүс бас улсын эмнэлгийг нэг сондоггүй болов гэж би боддог. Хувийн өршөл бол мэдээж өөрсдөө л ажилтаа байлгаж мэдээж муу үйлчлэгээ үзүүлэх юм бол хувийн өршөл яалаач тогтохгүй. Тийм. Учираас илүү сайжирд юм болов илүү чанартай байд юм болов илүү одоо үйлчлэгээ өндөртэй байд юм болов гэж бодож байна. Нарангаа 95,000 хүний амны үндийг бол ганцхан улсын эмнэлэг бол дааж чадахгүй байна. Энэ учраас ч хэлсэн та бүхэн бас энэ үйл ажиллагааг хийж байгаа. Илүү ч гоё онцлогтой явж байгаа. Та бүхнээс ажил амжилт хүсье. Подкаст урилга хүлээж аваад оролцсон танд баярлалаа. Болор талсны шүдний нүүр амны хэмж нэг жаргалын ган төмөр оролцлоо. Дараагийн дугаар уулзлаа. Түр баярлалаа.